За яллаа шүү. За өглөө сайн байцгаана уу? Өнөөдөр бол 10 сарын 4-ний өдрөө. Энэ өдөр нь бол Евэн баяр гэж ярьдаг. За намар дундын баяр гэж ярьдаг. Тийм нэг баярын өдөр юм аа. Энэ өдөр бид нар яагаад энэ хуран цуглах болсон бэ гэвэл Евэн баярт бол одоо эрт дээр үеэс нэг монголчууд эдгээр таагүй зан үйл болдог. За энэ зан үйлд бол одоо монгол хүний тархийг хагална гэсэн зан үйлийг хийж одоо Евэн хагалдаг мөн тарвас хагалж за ингэчээд одоо монгол хүний тархийг хагалдаа гэдэг монгол хүний дүрсгээд одоо нүүр ам зураад тэгээд түүнийг хагалдаг дараа нь эддэг нэг юм заншил бол одоо Юан улсын сүүл үе болон энэ улс түүнээс хойш өдөө хүртэл одоо ам бухтай оршиж ирсэн юм аа. За өнөөдөр бол одоо хоёр улс одоо Монгол хятад хоёр улс бол найрамдал харилцаатай тусгай тогтносон улсууд байгаа. Гэтэл энэ хоёр улсын харилцаанд одоо хаштай ийм зан үйл байх нь бол хоёр улсын найрамдалд явж ач тус болохгүй. За энэ зам заншлын одоо түүхээс ярих юм бол Юан улсын одоо сүүл үед хятадын тариачид болон зарим шашны зүтгэлтэн ийм хүмүүс нь одоо энэ намар дундын баярын боовыг ашиглаад саран боовыг ашиглаад дунд нь бол одоо татаруудыг ал гэдэг бичиг хийсэн байгаа. За тэгээд энэ боовыг бол одоо тэр шашны цагаан линхва гэдэг хөдөлгөөнийхэн бол олноор нь одоо идэвхтэй хүмүүс тараасан. За тэгээд боовоо одоо идээд дундаас нь татаруудыг ал гэдэг бичиг гаргаж ирээд тэгээд идэвхтэй хүмүүс нь одоо устыгаа урайлаад татаруудыг одоо алсан ийм цус явдал болсон юм аа. За үүнээс хойш бол одоо 17 жил одоо хятад одоо Монголын эзэнт улсын эсрэг дайн болсон. За энэ хугацаанд бол одоо монголчуудыг одоо энэ тархийг хагалсан энэ үйл явдлыг бэлэгдсэн үйл одоо зан үйл нь бол одоо олон 100 жилийн турш одоо хэрэгжсэн юм байгаа. 1949 онд бүгд хятад ард улс тусгай тогтохдоо үндэстэн хоорондын найрамдалд тарш болох юмыг бол хориглоно гэж тунхагласан байгаа. Гэвч энэ нь бол ерөөсөө тунхаглах сэтгэрээгүй. Энэ монгол хүний тархийг хагалах зан үйлийг зогсоох одоо ямар ч одоо тусгай шийдвэр гараагүй, ямар ч арга хэмжээ зохион байгуулагдаагүй, ухуулах сурталчилгаа зохион байгуулагдаагүй. Үүнийг бол одоо зан үйлийг одоо хятад улсад болон одоо янз бүрийн улсад Монгол улсад ч гэсэн одоо хятад хийсээр ирсэн. Яагаад тэгэхээр төр засгийн тэрийг болохгүй юмаа гэж ойлгуулдаг учраас. За үүнээс болж одоо өвөр Монгол хятад хүмүүсийн хооронд бол одоо их зөрчил гарч за одоо наацх нь одоо эрүүл маргаан цаацх нь одоо зодоо нүдэн хүртэл одоо болж байсан байт юм аа. За өнөөдөр бол одоо хоёр улсын харилцааг хөгжүүлэн мэгжүүлэх хэрэгтэй байна гэж ерөнхийлөгч маань хүртэл мэдгэж байгаа. Ийм цаг үед бол энэ зан үйл байж болохгүй маа. Ялангуяа яагаад одоо өнөөдөр энийг ярих болчиход байна гэхээр тэр Евэн баяр нь өмнө нь бол одоо хятад улсын үндэсний баяр байгаагүй. Яагаад тэгэхээр энэ үеэр бас нэг үндэстэн хоорондын хагарал үүсэж болох ийм юм болчиход байт юм аа. Тийм болохоор энийг улсын баяр болгож авахгүй юм байна. Түүнээс гадна зөвхөн хятад үндэстний одоо хийдэг юм баяр байгаа гэдэг улсын баяр болгоогүй байсан. Гэтэл 2013 онд бол улсын баяр болгоод хүн болгон хийх ёстой болсон. Энэ баярыг тэмдэглэхэд бол одоо монгол хүмүүсийн хувьд өвөр Монголд байгаа, өмнөд Монголд байгаа монгол хүмүүсийн хувьд маш хэцүү. Яагаад тэгэхээр одоо өвөг дээдсийн одоо баяд жанждыг алж чадсан ийм одоо тэмдэглээд баялаад одоо дуу жүжиглээд баясаад явна гэхэд бол мэдээж хэрэг хүнд байдаг. Одоо үүнийг ингэж үндэсний хэмжээний том болгосноор бол одоо нэг үндэстэн өөрийнхөө ахуй хүрээнд тэмдэглэдэг байсан бол улсын хэмжээнд очиж бүрэх зөрчил гарах ийм аргатай болсон. Тийм болохоор одоо Монголын үндэсний үзэлтэй хүмүүс, төрийн бус байгууллагын хүмүүс, Монгол хятадын найрамдал одоо хэвийн хөгжөөсөө гэсэн үзэлтэй хүмүүс бол тодорхой шаардлага тавьж байна. Энэ шаардлагаа бид нар ярилцаад томьёолоод одоо гадаад яамаар дамжуулж хятадын элчин төрөндөө үүнд бол одоо нэг л юм тавьж байгаа юм л да. Монгол хятадын ард түмний одоо найрамдал харшуулах, монгол хүний тархийг хагална гэж Евэн тарвас одоо хагалдаг. Энийг одоо иддэг. Энэ зан заншлыг л одоо боловсрол талаар одоо хятадын төр өөрийнхөө зарласан бодлогын дагуу шийдвэртэй арга хэмжээ аваач гэж ингэж бид бүхэн шаардж байна. Тэгээд бас одоо өөрсдийнхөө шаардах хүчийг бол бид хөргөж өгөх юм аа. За ингээд одоо бидний энэ хийж байгаа арга хэмжээ нь бол одоо Швед, Америкийн нэгдсэн улс, Японгод одоо зарим улсуудаас мөн болох юм. Ингээд одоо Монгол улсад байгаа ахын дүүс дэлхийн монголчуудаа дуу хоолойгоо өглөө.